Шүүхийн шинжилгээний үндэсний хөрөөлөн өнөөдөр нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа. За энэ өдрийн маань гол зорилго нь юу ах вэ гэхээр шүүхийн шинжилгээний үндэсний хөрөөлөн гэж ямар байгууллага байдаг вэ? Ямар үйл ажиллагаа явуулдаг вэ гэдэг ийм үйл ажиллагааны гол үндсэн чиг зүйлүүдийг иргэдэд нээлттэй хүргэх зорилготой байгаамаа. За энэ удаагийн нээлттэй хаалганы гол онцлог өдрийн гол онцлог нь юу вэ гэхээр урд нь хийжсэн нээлттэй хаалганы өдөрлгүүд бол ерөнхийдөө шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний зарим хэлтсүүд маань дангаараа бий тааж гаргаж ирсэн бол энэ удаагийнх бол бүх шинжилгээний хэлтсүүд маань нэгдэж өөрсдийнхөө үйл ажиллагааг бол нээлттэй тавьж байгаа. Үйл ажиллагааныхаа ямар байдал юу хийдэг гэдэг зорилгоодыг бол нэгдэд мэдээлэх журамтайгаар бол нээлттэй харилцааг бол өдөрлөг зохион байгуулж байна. Шүүхийн шинжилгээний одоо дүн хариу зөв гарсан, буруу гарсан гэдэг юм зарим тохиолдлууд дээр энэ хөө маргааны хүртлээс олон нийтэд ингэж зөв буруу гардаг тухай бол иргэд бол маш их сонирхдаг асуудлын нэг л дээ. Энэ юутай холбоотой байдг вэ гэхээр за нэг дүгнэлт маань зүрдэг барьдаг, буруу гардаг гэсэн ийм ойлголтууд бол дэгдсэн байж байдаг. За шинжээч нар маань үйл ажиллагаагаа явуулахдаа эрүүгийн байдлын шийдэх хуулийн 44 дугаар зүйлийг бол үндэслэж шүүхийн шинжилгээний үйл ажиллагаагаа хийдэг байна. За энд заалт нь бол юу байх вэ гэхээр шинжээч маань өөрийн тодорхой эрхтэй үүрэгтэй хариуцлагатай байдаг. За эрх маань бол юу байх вэ гэхээр тодорхой ямар хэрэгт оролцож байгаа, юуг нэмэлтээр авах уу гэдэг бол тухайн хэрэгт ач холбогдохын зүйлүүдээ бол тухайн хэргийг мөрдөж байгаа. За мөн прокурор, шүүгч эднэрээс бол танилцж болдог ийм хэрэгцээтэй. За үүрэг нь бол мэдээж асуудал бол гол чиг шугам нь бол зөв үнэн дүгнэлт гарах гэсэн ийм гол чиглэлийг бол агуулдаг. Мэдээж энэ зүйлүүдийг агуулж байгаа учраас хариуцлага гэдэг зүйл бол байдаг. Хариуцлага нь бол эрүүгийн хуулийн 254 50 дугаар зүйл. За мэдээж энэ эрүүгийн хууль сануулгадч дүгнэлт гаргаж байгаа хэрвээ худал дүгнэлт гаргах юм бол энэ маань эрүүгээ хариуцлага хүлээх гэсэн үг. Тэгэхээр мэдээж асуудал энэ байдлаас хамаарат хүн өөрөө ямар дүгнэлт гаргах вэ гэдгийг бол мэдээж асуудал санаатаагаар худал дүгнэлт гаргах гэсэн ойлголт бол ерөөсөө байдаггүй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс иргэдэд нэг цэгийн үйлчлэгээр дамжуулан үн төлбөргүй сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг бөгөөд ихэвчлэн гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн дарамтад өртсөн хүмүүс ханддаг байна. Улаанбаатар хотын хэмжээнд бол нэг цэгийн үйлчлэгээ 3 газар 3 байгууллага явуулдаг. Түүний нэг нь бол манай шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх хэмжээний шинжилгээний хэлцэд байдаг нэг цэгийн үйлчлэгээ гэж байдаг. Үйл ажиллагаа явуулдаг. Нэг цэгийн үйлчлэгээр бол манай мэдээж 24 цагийн хугацаанд бол хохирогчийг хамгаалах байранд байрлуулдаг. Үүнд болохоор эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг, сэтгэл зүйн зөвлөгөө заслыг өгдөг байгаамаа. Тэгэхээр одоо энэ сэтгэл зүйн зөвлөгөө одоо бас ер нь хэдий одоо өдөрт гэдэг юм уу те 7 хоногт гэх юм ер нь хичнээн хүмүүс бас 5-х ирж одоо сэтгэл зүйн зөвлөгөө авч байна. Ер нь нийт шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр ер нь тийм одоо үйлчлүүлдэг хүмүүсийн өндөж тоо энэ бол дөрөв харилцан адилгүй л байгаа л да. Одоо улирлын хэмжээнд ч юм ялангуяа одоо хүйтний улирал бол бас маш их нэмэгддэг байгаа. Далтраа гудалгаа гардаг, тэ аваар бас гардаг учраас өвлийн улирал бол их нэмэгддэг. Энэ манад хамрагдж байгаа хүмүүс бол ерөөхдөө юуны шүүх хэмжээний шинжилгээний хэлцэд одоо эрүүл мэндийн зөвлөгөө аваад үзлэг онцлогоо хэлгэснийхаа дараа сэтгэл зөвлөгөө авдаг байгаа. Энэ бол гэр бүлийн хүчирхийлэл болон бэлгийн дарамт өртсөн үүдэрч өөрчлөлт. Тус хүрээлэнгээр үйлчлүүлэхсдийн та өвлийн улиралд ихсдэг байна. Учир нь энэ улиралд аваар осол халдваргай гулгаа ихсдэгтэй холбоотой ажээ.